Би эхлээд төсвийн хөлтэй холбоотой асуудал асууя те. За өнөөдөр яг өнөөдөр цаг үед чуулганы нэгдсэн тэрнийг уншлаа шүү. Микрофоныг уншлаа шүү. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр үндсэн асуудлыг хэлцээд дууслаа. Эхлээд Монгол Улсын ерөнхий сайдыг босруулах тухай асуудлыг хэлсэн та бүхэн мэдж байгаа. За хоёрдон сая улсын хурлын дарга амар шалгалан одоо өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг сая чуулганы нэгдсэн хуралдаанд орсон гишүүдээ олонх шийдвэрлэлээ. За одоо төсвийн хүрээний мэдгдлээр үргэлжлүүлж хилцэж чинь. Төсвийн хүрээний мэдгдлээр санал хураалттай байгаа. Санал хураалтаа төсвийн хүрээний мэдгдлээр нэг санал хураалттай байгаа. Тэр санал хураалтаа хийгээд холбогдох байнгын ороонд нь шилжүүлнэ. За үүний дараагаар төсвийн төслийн хоёр дахь хэлцүүлгийг хийн. Төсвийн төслийн хоёр дахь хэлцүүлгийг төсвийн байнгын орооноос 8 байнгын ороогоор хилцсэн танилцуулгыг нэгтгэж танилцуулаад шууд 2026 оны төсвийн төслийг дэмжихгүй гэдэг санал хураалтаа явуулна. Тэгэхээр энэ санал хураалт одоо энэ мэдгдлийн төсвөрийн мэдгдлийн нэг зарчмын зөрүүтэй саналын дараа орох гэж байна. Ари ороогүй байна гэсэн. Тий. Сая Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах тухай их хурлын тогтоолыг оруулаад хоёр дахь заалтаар нь шинэ ерөнхий сайдыг томилогдтол Монгол Улсын ерөнхий сайдын үрийг гүйцэтгэж явахыг Гомжовын зандан шатаар ерөнхий сайдад даалгасан шүү дээ. Тэгэхээр одоо төрийн ажил тасралтгүй явах ёстой. Дараагийн шинэ ерөнхий сайд томилогдох хүртэл Гомжов энэ зандан шатаар даргуулж ерөнхий сайдын үүрийг гүйцэтгэж явах. Үндсэн хуулийн зөрчил үндсэн хуулийн цэцээс үндсэн хуулийн цэцгийн гишүүнээс өнөө өглөө яг манай улсын хурлын тамгын газарт одоо булган туяа дэд даргад холбогдох одоо юм холбогдох тайлбар мэдээлэл ирүүлэх юу гэсэн. За тэрэн дээр 3 үндсэн мэдээлэл өгсөн байсан. Нэгт нь бол сайн зураг нарын 54 гишүүнээс ирүүлсэн саналыг ирүүлээч. За хоёрт нь төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг ирүүлээч. За гуравт нь чуулганы нэгдсэн хуралдаанаар ямар зарчмын зөрүүтэй саналаар засгийн газрыг огцруулах асуудлаар санал хураах байгаа юм бэ гэдэг албан бичгийг ирүүлсэн. За тэр цаг хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан эхлээгүй байсан. Өөрөөр хэлбэл 10 цаг 15 минутаас өмнө ирүүлсэн. Тэгээ тэр сан одоо мэдээллийг харчаад би бол яг үндэ одоогор бол би нөгөө бичгээд дөнгөж нэг л удаа харсан ойлгохгүй байгаа. Яагаад тэгэхээр улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэж шийдвэрлээгүй асуудлаар мэдээлэл ирүүлээч. Төрийн уул нь бол миний ойлгож байгаа одоо мэдж байгаа хуулиар би яг буруу ойлгосон байж магадгүй. Гэхдээ миний мэдэх хуулиар бол улсын хурлаас эцэлийн шийдвэрлэгдсэн асуудал дээр үндсэн хуулийн цэцээр альва маргаан хүсэлт өргөдөл гомдол гаргах эрхэн тухайн иргэн албан тушаалтанд байдаг гэж би ойлгодог. Гэхдээ би тухайн бичгийг одоо яг судалж байна. Яг судалж үзчихэд та бүхэндээ би албан ёсоор одоо хариулт өгсөн дээрх. Ягаад тэгэхээр яг тэр албан бичиг ирээл би чуулганы нэгдсэн хуралдаанд одоо 10 цагаас хойш тасралтгүй суугаад одоо дөнгөж яг одоо гарч ирж байна. Яг өнөө бүрэнгүйс танилцж амжаагүй байна. Тэгэхээр та бүхэндээ би олон нийтэд би бүрэнгүйс танилцуулчаад энэ асуудлаар ахаад эргээд мэдэгдэх нь зүг багтахгүй. Дараагийн хурлын даргаыг яаж хийх юм танилцуулъя? Тэр бол одоо тэгээ нөгөө олон одоо их хурл 64 буюу түүнээс дээш суудал авсан олонхын бүлгээс холбогдох хууль тогтоом заасан журмынхаа дагуу санал болгоод улсын их хурл чуулганы хуралдааны нэгэн тухай хуулиар явна гэсэн хуулийн тодорхой хугацаа бол байхгүй. Тэр бол даргын үргийг бол сая амар өссөн даргыг чөлөөлөөд дэд дарга Хүрлбаатарын булган туяа даргаар үрг гүйцэтгэж байхыг даалгасан байгаа их хурлаас. За